Сайн байцгаана уу? Чадан цагийн маань сайтаас бэлтгэн хүргэж байгаа Premiere-ийн цуврал хичээлийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би та бүхэндээ текстийг яаж 3D хөдөлгөж болох вэ? Ер нь бол текстийг яаж илүү гоёор хөдөлгөж болдог талаар заахаар шийдсэн. За бид нар өмнө нь бэлэн энэ транзишнуудыг видео effect, видео транзишнуудыг ашиглаж дүрсэн дундуураа, текстэн дундуураа эффектүүдийг өгсөн байна. Тэгээ өнөөдөр болохоор бидний гол хийж байгаа зүйл болохоор 3D basic effect буюу энэ эффектээр бид нар юу хийж чадах вэ гэхээр энэ за өнгөрсөн хичээл дээр үзсэн энэ слайдыг хэдүүлээ аягүй гоё тексттэй болгоё. За жишээ нь энд хэдүүлээ эхлээд тагтаа гэдэг үгийг маш гоё фонттой бичсэн байна. За энийг эхний мөрөн дээр ингээд за эдгээр транзишнуудыг бол авчи. Текстэн дээр транзишнуудыг аваад за эхний ээлжинд энэ тагтаа гэдэг үгийг бид нар 3D болгож яаж харуулж болох вэ гэдгийг за ингээд текстээ томруулчих. Илүү мэддэгдүүлэхийн тулд ихөө за ингээд за энэ тагтааг ийм томоор харуулаад бид нар одоо ингээд энэ текстийг одоо 3D-гээр хөтлөхийн тулд effects business, video effects, perspective гэж байх хэрэгтэй. За энэ дотроос basic 3D гэдэг энэ эффектийг сонгоод текстэн дээр тавина. Эсвэл бид нар энэ хайдаг хэсэг дээр нь 3D гэдэг хайхад бичгээд энэ бидний гол эффект мань гараад ирнэ. За текстэн дээр бид нар эффектээ өгсөн боловч ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл бол эффект өглөө түүнийг бид нар эффект контрол дээрээ янзлах байгаа. За энд basic 3D гэдэг ингээд гараад ирсэн байна. За эндээс бид нар яаж 3D-гээр өөрчилж болох нь вэ? За энийг харъя. За ийм хөдөлгөөн оруулж болж байна. Ctrl Z дээр ухраалаа. Энэ яаж вэ? За энэ дээрээс ингэж орж ирж байна. За ухраалаа. Магадгүй хасах руугаа бол наашаа цаашаа ингэж хөдөлж чинь тий. За ингээд Ctrl Z дээр буцаалаа. За энэ яаж? Бүр транслалтаас гарч ирээд ингээд алга болж байна. За Ctrl Z дээр буцаалаа. Хэдүүлээ нэг юм тагтааны тухай дуу татъя. За энэ дуугаа бид нар оруулж ирээд за яг дуулж байгаа хэсгээс нь аваад за дуу биднэрт зөвхөн дуу нь хэрэгтэй учраас дүрсийн тавьж холдуулж байна. Бид нэр ерөнхийдөө тагтааны тухай видео эвлүүлж байгаа учраас би тагтааны тухай дуу авчлаа. За одоо тэнгууд за энэ хэсгийг бид нэр одоо яг энэ хэсгийн үгийг бид нэр одоо авъя гэж бодъё. За энэ тагтааг ингэж чиглүүлээ энэ чинь байлгач. За эхлээд бид нарт өрөөний гэдэг үг байсан тийм ээ. За ингээд энэ дууны үгний эхний хэсгийн текстүүдийг бид нэр өөрчлөлөө. Ингээд яг энэ текстийг өөрийнхөө ингээ орохоор бас онцгүй шүү дээ тийм ээ. За яг энэ хэсгийн текстийг хэдүүлээ гоё. Нөгөө 3D basic-аар янзалж үзье.
За ингээд бичсэн бүх текстэн дээр бид нэр 3D эффекттэй бол өгсөн. Тэгээ яа тэгэхээр энэ эффект маань бүгд адил өөр өөрөөр гаргаж ирнэ. Бас эсвэл энэ эффект контрол дээр хийсэн энэ одоо 3D энэ дээр би магадгүй ингээд өөрчлөлт хийчихэд ийшээ copy paste хийж бас болдог. Гэхдээ энд хийсэн хөдөлгөөн бүгд адилхан болно гэсэн үг байгаа. За тэгэхээр эхний хөдөлгөөнийг бид нар яаж гаргаж ирэх вэ? За энэ 90 градус дээр нөгөө өрөөний гэдэг үг маань байхгүй болсон маа та бүхэн харсан баг. Тэгэхээр өмнөх хичээл дээр орсон бид нэр keyframe-ийг хэрхэн ашиглах вэ гэдгийг орсон. Тэгэхээр энэ дээр бид нэр keyframe-ээрээ текстээ гаргаж ирнэ. Тхийн тулд биднэрт энэ өмнө байгаа цагаа дараад эхлэл цэгээ тавиад за энэ хэсэг дээр өрөөний гэдээ орж ирж байгаа учраас бид нэр за энийг нэмэх градус руу явуулахаар үг маань буруу болж байна. Тэгэхээр бид нэр үүнийг 0 болгох нэ. 0 болтол нь эргүүлнэ гэсэн үг. Эсвэл энэ дээр дарчаад 0 болгоод дарчиж болно. За текст keyframe-ийн хол ойр байгаагаас шалтгаалan тухайн текстийн гарч ирэх хурдан тодорхойлогдно. Жишээ нь ойртох тусмаа одоо текст гарч ирэх нь хурдан болно. Холдох тусмаа удаашрна гэсэн үг. За жишээ нь энийг харъя. За энэ удаан гарч ирж байна. За одоо ойртуулад үзье. За ингээд мэдгэдэггүйгээс гараад ирж байна. За энэ салхивч гэдэг үгийг хэдүүлээ арай өөрөөр гаргаж ирээ те. За жишээ нь за энэ дээр эхлэл цэгээ тавилаа. За энд одоо дуун дээр монтаж хийх арга дээр би та бүхэн заасан байгаа. Тухайн дууны ритмд тааруулж монтаж хийвэл илүү хүнд хүрдэгэ гэж. За тэгээ энэ дээр энэ дууны энэ салхивч гэдэг үгний хин дээр нь Treaty Basic-аас за одоо харъя. За ингээд бас 90 градус дээр нь болчих тийм ээ. Байхгүй болчиход энэ текст маань текстийн өрөөний гэдэг үгнээс унжуулж гаргаж ирья гэж. За энэ хэсэг дээр keyframe-ийг идэвхжүүлээд за эхлэл ингээд энийг бид нэр ингээд буруулчихна. Нэмэхээр буруулчихна. Тэгэхээр хасах тал руу буюу энийг 0 болгоно гэсэн үг. За харъя. За нээлттэй гэдэг үгэн дээр хэдүүлээ. За нээлттэй гэж эндээс орж ирж байна. За 1 2-ын энийг за энийг хэдүүлээ. Ингэж оруулж энэ салхивч гэдэг үг ингэ оруулсан. Ингэ оруулсан. За эндээс хэдүүлээ оруулчих. За жишээ нь keyframe-ийг тавилаа. За энийг бид нар сая хасах цэг рүү тавьсан. За буцаагаад 0 болгоно тийм ээ. 0. За арай хурдан байна тийм ээ. Опс. За байлаа гэдэг үгийг магадгүй бид нэр арай өөрөөр оруулж ирж болох юм аа. Ингэж оруулж ирэх. За энэ дээр байхгүй болох хэрэгтэй. За одоо энд ингэ байхгүй болчлоо. За эндээс цэгээ тавилаа. Байлаа гэдэг дээр за ингээд упс ингээд 1 бишээ 0. За эхлээд өнөөдрийн 3D basic effect-ийн маань гонц ерөнхий онцлог маань энэ байгаа. Тэгээд юу хийх вэ? Ямар вэ гэдгээс би бол та бүхэнд ерөнхий ойлголт өгөхийн тулд энийг
одоо ерөнхийд нь л нэг өнгөц заасан. Тэгээд илүү ингээд түрүүн шиг ингээд гоё болгоё гэх юм бол та нар өөрсдөө ингээд оролдоод бас нэг сонирхолтойгоор хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Өнөөдрийн хичээлийн хүрээд өндөрлж байна. Тэгээд бидний хийсэн хичээл бусад видеонуудыг та энэ Чаданцэг имэйнээс болон YouTube channel-ын Чаданцэг имэйнээс хүлээж авах боломжтой. Тэгээд бидний хийж байгаа энэ контентыг бас дэмжиж бид subscriber дараарай. Энэ хонхон дээр дарах юм бол магадгүй бидний хийж байгаа бүх хичээл танд хүрэх болно. Тэгээд за ингээд өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Тэр баяртай.